Ой гозаймас өглөөний мэд яг одоо Японд 5 цаг болсон байна. Өнөөдөр энэ номны 1-р бүлэг буюу 1-р хуудас буюу талархлын талаар ярилцъя гэж бодлоо. Яагаад талархлын талаар ярих ёстой? Яагаад энэ ном дээр бичигдсэн бэ гэдгийг бас өөрөө амьдралдаа хэрэгжүүлээд явхад миний амьдрал ямар сайхан болсныг ярилцсангаа өөр дөрөв жишээ авангаа ярилцъя. Эхний 1-р хэсгийн дээр баярлалаа гэдэг үгийг би бас уншичаад энэ одоо юу бичсэн байгаа, яагаад энэ баярлалаа гэж талархлаа гэж илэрхийлэх ёстой гэж бодоод яагаад тэр үг тархинд чухал юм гэдгийг бас эргцүүлж үзээд тэрийг бас амьдралдаа хэрэгжүүлсэн явдал байлаа. Тэгээд ер нь тарих болвол позитив буюу негатив энергиээс позитив энерги рүү явуулахын тулд талархал чухал. Баярлалаа гэдэг үгийг одоо амдаа байнга уншиж явах чухал. Тэгэх юм бол одоо бүх нүдний чи өмнө байгаа ч гэдэг ч юм уу амьдрал чинь одоо сайхан болж эхэлнэ. Ажилчин хүртэл сайхан жигдээд эхэлнэ. Тэгээ би бас өөртөө жишээ аваад яг амьдрал дээр гарч ирээд ажлынхаа усуудаа талархсан, гэр бүлийнхаа хань ижлээ талархаад эхлэнгууд баярлаа гэж хэлээдсэн чинь аригато гэж хэлээдсэн чинь миний тархин дотор гой бодлоод орж ирээд миний амьдрал гоё сайжраад эхэлсэн юм шиг тийм энергитэй болоод эхэлсэн. Тийм болохоор одоо энэ тархиас сэргээхийн тулд хамгийн түрүүнд нэг номерт талархал илэрхийлэх, өөртөө талархах, хүмүүс талархах, эргэн тойронтойгоо усуудаа талархах тэр дадлыг одоо суулгах чухал юм байна. Амдаа байнга уншихтай байх хэрэгтэй юм. Нэг нэгэндээ хайрлаж, нэг нэгэндээ талархаж амьдарцгаая. Тэгсэн тохиолдолд одоо өдөр болгоныхаа тэр нүдээр харж байгаа зүйл бүхэнд одоо талархаж эхлэх. Тэр үед би өөрийгөө олж байна. Миний тархи одоо ямар ажиллагаатай байсныг гэдгийг анзаарч эхэлж байна гэсэн үг. Тийм болохоор дадлыг суулгая. Би ч гэсэндээ чадж, та ч гэсэндээ чадна гэсэн үг. За, амжилт хүсье.